1 2. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгдээрээ одоо Photoshop-ийн хичээлээр pen tool-ээр вектор зураг талаар үзцгээе. За эхлээд ажлын талбараа нээцгээе. За эхлээд A4 гээд харьцааг нь өглөө. A4 хөндлөнгөөр нь 297 210 гээд байран сольчихно. RGB color smoke бол хэвлэх байгаа. За resolution за 300 болгоод үзэнгүүт энэ нэгтрэлэн шүү. За 300-аа за 70 за 7 болгоо үзэнгүүт 18.6 болж байгаа. Resolution нэмэхээр зургийн харьцаа маань илүү нэгтрэлтэй болдог байгаа. За ингээд нэрээ өгцгөөе. Ажлын талбар маань нэгтлээ. За brush tool-ээ сонголоо. Layer нээлээ. За brush tool-ийнхээ hardness илүү нэгтэр юу уусгалтын size буюу brush буюу багсынхаа том жижиг тохируулж өгдөг байгаа. Size илүү нарийнхан болж байна. За brush за эхлээд шалгаад үзье. Бүгдээр одоо ерөнхийдөө вектор зургаа уул хитэн давхар уул зураад, нар зураад тэгээд тэрийг pen tool дээр давхуулж вектор зураг болох байгаа. За зураад эхлэе. За эхний уул маань. За нэрээ өгчий уул гээд уул 1 гээ нэрээ өгч. За дараагийнх дээр ахаад new layer буюу layer үүсгээд зураг зурцгаая. За хоёр дахь уул маань зурагдлаа. За эхлээд layer-ийг үүсгэлээ. Layer-ийн нэрийг өглөө. За 3 дахь уул маань. За За нар зурцгаая. За Ctrl Z дээр буцна. За өөр хит зурж үзнэ. Ctrl Z дээр буцаж байна. Болохгүй байна. Буцаж байна. Зүгээр дөхүүлэл хаяна. Сүүлд нь болохоор
shape eclipse төлөөрэй. Shift-ийг дараад нараа зурчих болохоор энэ дээр нэг онцгийн шаардлага байхгүй. За бүгдийг нь идэвхжүүлж яагаад групп болгоод группийнхээ offset-ийг нь өшөө бүдгрүүлээ 50-ыг багасгаад өгнө. За одоо шууд pen tool-ээрээ вектор 6 зурж эхэлцгээе. За pen tool-ийг сонголоо. Дарлаа. Цэг дарлаа, маус нэгээрээ зөөлөө. За энэ зураасныхаа дагуу явж байгааг харж байна таахаа. Цэгээ яг хаана сонгох вэ? Сайн мэдчих хэвээр. За одоо ингээд шууд нийлүүлнэ. Заавал нийлүүлэх шүү цэгүүдээ хоорондоо. Нийлүүллээ. За маус 2-оо дарлаа. Make selection. Make selection төлөөрөө сонголоо. За одоо буднаа. Paint back төлөөрөө будна. Keyboard-наас G. За одоо өнгийн сонгоцгоё. За шууд бодъё. За нис жоохон баруун талдаа өгье өнгийн. За одоо 2 дахь уул эхлээл үүсгэлээ. Нэрээ өглөө. Pen tool рүүгээ орлоо. Зөөгөө зурчий. Зөөлөө. Маус нэгээ дараад цэгээ тавилаа. Зөөлөө. За энэ зөвхөн дуул маань цааталтаа гарах байгаа. За make selection. Окей. За зурсан зураг маань идэвхжлээ. За одоо өнгийн өглөө. Ctrl D дарна одоо. Сонгосон. Зурсан зургаа болиулахтаа. За одоо энэ дээр нь гарцсан байна. Үүл 2-ыг доошлуулад өмнөх зурсны үүлийнхээ үүл 2 нь доор нь орно. Уул. За одоо яг саяхтай адилхан журмаар явна. Лээрээ үүсгэлээ, нэрээ өглөө. За pen tool-ээрээ зурлаа. За маус нэгээ дарлаа. Зурлаа, татлаа. За ийшээгээ ингээ явуулчих болно. За нийлүүллээ. Make selection. Окей. G-ийг дараад өнгөө өглөө. G-ийг дараа өнгөө өглөө. Тэгээ леерийнхээ хамгийн доор байрлахын руугаа зөөчнө.
За ажлын талбараа хэсгэж багасгаж болно. За ядуул цаатлаа бол леерээ нээлээ. Пен түүлээ сонголоо. За гэрдэн тэр фэн түүлээрээ цэгээдээ хооронд нийлүүллээ. Make selection ок. За өнгийн өглөө. Бутлаа. За чирээд хамгийн доор нь авчна. За ингээд уулууд маань бэлэн боллоо. За одоо нараа болохоор apply буюу зөөдөг move түүлийнхээ доор байгаа elliptical түүлийг сонголоо. За эхлээд нар гэсэн фолдер нийлээ. Заавал shift-д орж зурна. За зурлаа. Одоо shot бодно. Shot бодлаа. За өнгийн сонгож байна. Өнгийн тэгээ сольж болно. Ctrl D-гээрээ сонгогдсон зүйлийг хайрлаглаа. За Ctrl T-гээрээ хэсгэж багасгаж болно. Apply. За нараа хамгийн доор байглуулж одоо тэнгэр. Тэнгэрийн өнгийг сонгож байна. За нар гэсэн үлээ идэвхжүүллээ. За одоо энийг уусгалттай болгоцгоё. Нараа. Layer style. Apex. Gradient overlay. Өнгөрөөгөө орлоо. За өнгөө өгчий. Сая өгсөн өнгө байна, гадна талын өнгө. За одоо дотор талынхаа өнгөө өгцгөөе. За scale гэдэг юм байна одоо. Доторх уусгалтын хэмжээ байгаа. За одоо тэнгэрээ бас уусгалтай болгоцгоё. Идэвхжүүллээ. FX Apex Gradient Overlay руу орлоо. Олбор шар өнгөцгөө. За radial гэдгийн liner болгоно. Angle гэдэг нь болоо gradus 90.
өөрчлөгцгүй өнгийн. За нарынхаа өнгийг жоохон өөрчлөе. За ингээд болж байна. За одоо уулынхаа уусгалтыг үзье. За нараа том жижигрүүлж болно. Ctrl D Shift тэрээ. За radial-ийн liner. За өнгийн. За тэгээд angle-ийг өөрчилнө. 90 болгоно. За энийг ч муу ялгаагүй сайхтай адилхан. Гэрдэнтэй дарангууд өмнөх хийсэн юм байна. Автоматар сонгох. Автоматар болчтой. Одоо зөвхөн өнгийг өөрчилнө. За өнөөдрийн хичээл минь одоо ингээд дуусч байна. Вектор зураг зурах хичээл минь ингээд дууслаа.